фонт дээр хийгдсэн байгаа. За тэгээ слайд болгон дээр болохоор 4 бүтээгдэхүүн орохоор хийжсэн. За энийг яг жижигрүүлээд олон болгож болно. Гэхдээ яаж хийж байгаа вэ гэхээр за энэ бүтээгдэхүүний чинь зураг байж байгаа. Хажууд нь текст байна. Текстээ чи шууд ингээд зөөж болно. Нэг за дээрэс нь доторх текстүүдийн чи өөр хайрлагаад шивж болно гараараа. За тэгээ шинэ слайд үүсгэлээ гэж бодъё. Шинэ слайд үүсгэхэд би 3 нүр үүсгэсэн байгаа. Одоо шинэ home цэсний new slide руу ороод ангууд шар ногоон ягаан гэдэг. За ягааныг авчи. Ингээ хоосон юм гараад ирж байгааз энэ дээр болохоор энийга копидод за энийг ингээ бүлгэлцсэн гэсэн үг. Ингээ тус тустай биш. Яг гадна талын хүрээн дээр ингээ дарах юм бол бүгдээр идэвчин. Тэгээд гар дээрээс Ctrl C. За энэ шин дээр Ctrl V. За ингээ ороод ирж байгаа. За бүтээгдэхүүний чинь зураг байх юм бол яг энийг бол нэг заав солиод авахгүй шууд солих боломжтой. Бүтээгдэхүүнийхээ зургийг өөрөө татсан болвол энэ дээр маусаа авчирд нэг сонгоод маус баруунаа дарна. Тэгээд change picture гингуудаа this device буюу эндээс гэж сонгоод тухайн татсан зураг чинь хаана байгаа тэрийг оруулж өгнө гэсэн үг. За одоо жишээлбэл энийг оруулж ийн гэж бодъё. За энэ харж байгаа те. Ийм байдлаар. За тэгтээ тухайн бүтээгдэхүүний чинь зураг юм фотогоор авсан биш. Уул нь бол юу байвал их зүгээр байна. Яг энэ зориултын юм зар сурчлагын цагаан гатаргууд дээр авсан. Тэгэхээр анханасаа бүтээгдэхүүнээ ингээд салгаад авцсан Photoshop дээр жоох янзлуулчлаа. Одоо яг эднэртэй адилхан гэсэн. Ингээд за иймэрхүү байдлаар солиод хэлбэл амар. За үн дүнгийн идрүүл дээр солигдож болдгоор хийцэн байгаа шүү. За нэгдүгээр хэсэг энэ. За энэ зар сурчлага чи ChatGPT дээр үнгүү хийлгэж болно шүү дээ. Өдөрт 3 ширхгийг. За яах вэ гэхээр промпт шууд монголоор бичсэн. За энэ зар сурчлагыг залуу эмэгтэй монгол төрхтэй эмэгтэй ингээд ийм үйлдэл хийж байгаагаар хийгээ. Гол нь энэ дотор бичигдэх текстийг ChatGPT өөрөө гаргаж ирж байгаа. Энийг зааж өгч болно. За тэгээ одоо шинэ энэ бүтээгдэхүүн. За одоо тиймгүүд энэ эмэгтэй энэ 3 бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаагаар одоо зар сурчлага. За энэ хараа гартаа барьсан юм байна. Ингээд монголоор промпт бичээд оруулаад байж болно. За тэгтээ заримдаа алдчихээн. Жишээлбэл энийг би ингээд оруулсан чинь доторх энэ үгний алдаанууд байгааз. За ийм юмнууд гаргаад байгаа. Тэгтээ энийг анханаас нь зөв хийчих юм бол ер нь бол их бэлтгээд байхад өдөртөө нэг 3 ширхэг за багтаа 2 ширхгийг байнга хийгээд 24 цаг болоод эн чинь дахиад шинэ хийх эрх нэгдэнэ. Нэгд хоёрт нь болохоор юу байх юм бол өөр ChatGPT хаягаар одоо энэ жишээ миний нэг хаягаар орсон байж өөр хаягаар орох юм бол бас ингээд сэргээд авах боломжтой.